Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэллээ. Улсын хэмжээнд нийт 5885 хүн шалгалт өгөх бол Орхон аймагт 141 хүн бүртгүүлжээ. Шалгуулагчид 7 хэсэгт хуваагдаж шалгалт 2 өдөр үргэлжлэх юм. Эхний ээлжийн шалгуулагчид өнөө өглөөний 8 цагт шалгалтаа өгсөн. Нийт 15 хүн өгснөөс 2 шалгуулагч тэнцжээ. Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол улсын хэмжээнд нэгдсэн байдлаар өнөөдөр буюу 14 өнөөдөр зохион байгуулагчийн за улсын хэмжээнд нийтдээ 5885 иргэн энэхүү шалгалтанд орохоор бүртгүүлсэн байна. За Орхон аймгийн хэмжээнд болохоор 141 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Бид 141 иргэнээ нэг танхимд 7 удаагийн нэг аврах ээлжиндээ 21 иргэн шалгалт өгөхөөр ингээд өнөөдөр шалгалтаа эхлүүлж байна. Одоо 2 дахь ээлжийн маань шалгалт эхэлжлээ. 2 дугаар ээлжинд 21 иргэн шалгалтанд орохоос нэг иргэн Улаанбаатар хотод явж байгаа учраас оролцох боломжгүй байна гэд 20 иргэн маань шалгалтаа эхлүүлээд явж байна. Тестээ бүгэлж дуусаад шалгалтын цаг дуусангууд тухайн иргэний оноо нь шууд дэлгэцэн дээр шууд гараад тэнцсэн бүгд гараад ирнэ. Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт 3 үе шаттай явагдана. Тодорхойлбол ерөнхий мэдлэг, Монгол хэл бичгийн шалгалт, дүн шинжилгээ хийх, ур чадварын шалгалт өгөх юм. Шалгуулагчид 55 онооны ерөнхий шалгалтыг 60 минутанд бөглөн үнээс 35 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Харин 30 онооны Монгол хэл бичгийн шалгалтанд 20-аас дээш оноо авсан тохиолдолд дараагийн шалгалт болох 15 онооны дүн шинжилгээ хийх, ур чадварын шалгалтанд орох эрхээ авах юм.